Шинэ оны минь. За, Wheel of Fortune podcast-ийн зүгээс та бүхэндээ шинэ оны мэндийг хүргэж байна. 2024 онд маш их юм аз жаргалтай байсан бол 25 онд бүр аз жаргалтай байгаасаа гэж хүсэж байна. За, тэгээд манай сонсогчдод амлснараа бит хоёр арслангийн мандалтаараа 2025 он эхлүүлж байна. Аха. За, тэгээд уламжлалын хувьд болохоор зэрэг Leo Rising, тэгээд Capricorn Sun, тэгээд Pisces Moon буюу арслангийн ордны мандалттай. Нар нь болохоор зэрэг материйн ордон дээр байна. Тэгээд бас сар нь загсны ордон дээр байна. Sweet Pisces. Yay. За, тэгээд Leo Rising celebrity буюу алдартай хүмүүсийн тухай хэлэх юм бол Richard Madden, Blake Lively, за тэгээд Donald Trump, Marilyn Monroe, Johnny Depp, Selena Gomez, Justin Timberlake, Ted Bundy, Chris Brown Celine Dion гэсэн энэ хүмүүс байна. Тэгэхээр энэ хүмүүсийг яг ингээд хараад яг ерөнхий зан чанар нь ямар хөө байдаг вэ гэдгийг нь бодолцож үзэх юм бол тэ одоо жишээлбэл гадаад төрхийн ч гэсэн харах юм бол Leo Rising хүмүүсийн ерөнхий шин чанар за гадаад төрх зэргийг ажиглаж болно гэсэн. Ажиглалтын үндсэн дээр бас мэдэх боломжтой. За тэгээд бас нэг зүйл уучлахгүй морайн тэгээд би саяхан ханаа төрсэн байгаа. Тэгэхээр бас хоолой мөн жоохон сонирн байж магадгүй эсвэл жоохон гоншиж ирж иж магадгүй тэгээд тэрэн дээрээ бас уучлалт хүсэж байна. Уучлаарай. За, Leo Rising хүмүүс болохоор зэрэг маш их юм ирч хүчтэй бие даасан аливаа зүйлийг өөрөө хийх илүү үздэг тийм хүмүүс байдаг. Хүүхэд байхасаа эхлээл маш их юм өөртөө ихтэй одоо аливаа зүйл бүтээлчээр хандах ёстой зэрэг шаардлагууд гарч ирсэн. Өөртөө ихтэй байх ёстой, аливаа зүйл бүтээлчээр хандах ёстой тийм шаардлагууд хүүхэд байхаас нь эхлээд гараад ирчихсэн гэсэн үг. За, тэгээд мэдээж арслангийн ордныг бид мэдж байгаа ч нан маш олонний танил тийм од харизматай хүмүүс байдаг. За, тэгээд хүн бүр ер нь бол одоо арслангийн ордны мандалтыг ер нь ингээд хаач очсон онцолж харахаар дээд зэрэглэлийн ямар ч шинэлэг гэмээр харагддаг. Одоо хүмүүс анхны сэтгэл тийм төрүүлж ин гэсэн үг шүү дээ. Тийм байдаг. Маш их юм гэгээлэг тэгээд бас бусдад юм тод мэдрэмж өгдөг. Юм хүчтэй тод мэдрэмж өгдөг гэсэн үг. Тэгээд нараар өдөр дөөлдөг даач тэрүү те ascendant чинь нар ханаас жаргаж байгаа шүү дээ. Тэнгүүд арслангийч өдөртөг ордны өөрөө нар шүү дээ. Тэгэхээр бас хөрхэн холбоотой. Тэгэхээр ягаад ч юм нар мэд бусдын анхаарлыг өөртөө татахтаа маш амар хан ер нь бол авьяастай гэж хэлж болох хүмүүс байдаг. Тэгээд тийм ч болохоор яг юм бусдын анхаарлыг татаж чаддаг болохоор бусдын анхаарлын төвд орж чаддаг болохоор яг өөрөө тийм төрөлхийн удирдагч, байлдан дагуулагч шин чанартай байдаг. Тэгэхээр одоо хаач очсон ерөөдөө нэлээх ингээд тэргүүлээд аваа авчих чадвар өндөртэй л гэсэн үг л дээ. За тэгээ мөн бас л нарны одоо илч төөнөлт байдаг гэдгийн адил маш халуун дулаан тийм хүмүүс байдаг. Чин сэтгэлтэй. Тэгээд өөртөө итгэл ер нь нэлээ сайн гэж хэлж болох үз. За тэгээд мэдээж өөртөө итгэлтэй байгаа юм чинь тэрний дагаад маш их өөртөнд боломж танилтэй танилын хүрээ юу гэдэг тийм зүйлс өөртөө татчихдаг. Тийм хүмүүс гэж хэлж болно. За тэгээд мөн дээрэс нь арслангийн ордны мандалтай хүмүүс өөрийнхөө ойр орчмыг маш сайн мэдрээд хүмүүсийн уур амьсгалыг мэдрээд за энэ уур амьсгалыг хаашин чиглүүлэх үү? Яаж одоо хөгжилтэй зугаатай эерэг болох уу гэдэг тал руу чиглүүлж чаддаг тийм хүмүүс байдаг. Тийм ч чараа одоо бас олныг ингээд өөртөө татаад олныг ингээд чиглүүлээд хөгжих тийм бас нэлийн хөөрхөн тийм үүрэг гүйцэтгэдэг хүмүүс байгаа. Хөөрхөн чадвартай гэсэн үг. За тэгээ мөн бас урлагт татагддаг. Угаасаа ерөөдөө Лео чинь буюу арслан чинь нэлийн урлаглаг л байдаг шүү дээ тий. Тэгэхээр тийм ч болохоор жүжиглэх, хөгжим, эсвэл гэрэл зураг, бүжиг зэрэг юм урлагийн салбаруудад их хвчлэн татагддаг. Тэгээд одоо драматик болохоор бас ингээд драма, жүжиг зэрэг ер нь тайсны урлагт илүү аюустай байдаг. Дүрслэх урлаг. За арай дүрслэх урлаг шиг маань нэг илэрхийлэх урлаг. Тийм үү? За ер нь бол тий. За тэгээд одоо хүүхдүүд нь маш их хайртай. Угаасаа Leo Rising хүмүүс буюу яг Leo дарслангийн
хүмүүс чинь өөрөө жоох хүүхдүүдтэй маш их юм хурдан дотн болдог. Маш их юм хөвгөлтэй байдаг болохоор хүүхдүүд яг өөрт нь маш их дуртай. Мөн басгүй өөрөө ч гэсэн яг юм жоох хөвчиг зан гаргаж чаддаг. Тэгээд тийм ч болохоор бас жоох хүүхдүүдтэй амархан уучраа олчиж чаддаг гэсэн үг. Нилийн хөвгөлтэй хүн дээрээс нь тий. Ер нь бол ингээ хүүхдийн нүдээр хорвоо ертөнцийг бас харах чадвартай гэсэн үг. Одоо материал орныхон бол хизээж тэгж чадахгүй шүү дээ. Ер нь л тэгэл нэг хөвшөрсөн бол хөвшөрсөн гээл тэр чигээрээ явна гэсэн үг. Тэнгүүд theorizing хүмүүс болохоор зэрэг том болсон ч гэсэн хөвшин болсон ч гэсэн жоох хүүхдийн нүдээр ертөнцийг бас ингээ харах чадвартай. Тэнгүүд одоо жишээлбэл theorizing хүмүүс одоо ингээ жоох хүүхдүүдэд тоглоо явж байхыг энэ материал ордны хүмүүс харснаа энэ одоо насандаа байхад яана гэж хэлдэг ч юм уу. Тиймэрхүү юу бас болж магадгүй. Гэхдээ theorizing хүмүүс яг тэр нэг амар хамаагүй. Ягаад гэвэл өөрөө хамгийн ингээд одоо хөвгөлтэй байгаа, өөрийг нь маш их юм гоё одоо мэдрэмж төрүүлж чадж байгаа зүйлийг л хийх туфтаа болохоор тэр нь ер нь л нэг хамаагүй байдаг гэсэн үг. За тэгээд арслангийн ордны мандалт хүмүүст маань гэр бүл нь бол маш чухал үүрэг гүйцэтгэдэг. За тэгээд дээрэс нь мэдээж арслангийн ордны мандалт хүмүүс маань маш өглөөгч, өгөөмөр зэнчнэртэй. Бусдаас туслах юмсан тий. Бусдыг аж аргалтай болгох юмсан гэсэн сэтгэл санаа дүүрэн тийм хүмүүс байдаг. За тэгээд яг нийгэм болон өөрийг нь хүрээлж байгаа хүрээлэл дундаа одоо нэр хүндтэй өндөр байр суурь эзэлдэг тийм хүмүүс байдаг. Мөн басгүй өрсөлдөх чадвартай буюу өрсөлдөх дуртай болохоор бас тэрэндээ амар чадвартай байгаа гэсэн үг. Мөн басгүй яг ингээд Aries rising хүмүүс шиг ялах дуртай. Юмд ялах дуртай. Гэхдээ яг хав үнэхээр ингээд ялахын тулд бүхнээ хийдэг хүмүүс гэвэл яг Aries rising хүмүүс. Leo rising хүмүүс заримдаа яг ялагдал бас байж болно гэдгийг бас хүлээн зөвшөөрөх үе байдаг. Харин Aries rising хүмүүс яг жоон хүлээн зөвшөөрөх чадвар муутай. Aries rising харьцуулахад арслангийн мандалтууд нь арай өрсөлдөх сонирхолтой ч гэсэн тэр нь хамгийн гол нь өөртөө зугаатай байвал илүү таашаалтай байдаг гэсэн үг. Aries rising хүмүүс бол тий удахгүй бас ярих бах. Илүү ялалт чухал гэх юм уу? Тиймэрхүү байдаг. Тэгээд ерөнхийдөө арслангийн мандалттай хүмүүс маань бусдаас өөрийгөө жоохон илүү гэдгийг мэдрэх айгуу дуртай. Бусдаас илүү сайн хийж чаддаг юм байдаг гэдгийг харуулах дуртай. Ерөнхийдөө бас өөрөө нэлийн одоо ертөнцийн төв гэдэг шиг тий. За одоо энэ бусдаас илүү ч гэлтгүй ер нь бол өөрийгөө хамгийн сайн гэдгийг мэдрэх дуртай. Бүр ингэж би бол хамгийн сайн, би бол number 1 гэдгийг болохоор мэдрэх дуртай. Надтай зэрцгээд өөр хүмүүсийн хүрээлэл би ингээд армааргүй байна гэж хэлдэг ч юм уу тий. Би бол тэгэж хэлэх боломжтой. За энийг бол арслангийн ордод маань зүгээр хүлээж аваарэ. Kind of mean girls. Тий. Битээр нэг амар тийм муулаад байгаа юмар хэлээгүй шүү. Ерөнхийдөө тийм байдаг болохоор хэлсэн. За тэгэнгүүт альва зүйл буюу өөрийнхөө ямар нэгэн тавьсан зорилгодоо тэр зорилгодоо хамгийн хүрэхийг хүсч лээвэл ямар ч цаад бичил гарсан. Тэр бол одоо юу ч биш. Хамгийн гол нь миний зорилгодоо хүрэх нь хамгийн чухал гэдгээ ер нь бол нэгд тавьдаг. Тийм хүмүүс идэг. Тэгээ зорилгынхаа төлөө ерөнхийдөө яг л арслан мэд яг ирч хүчтэй зоригтойгоор ямар ч эргэлзээгүй хөдөлж чаддаг. Тийм хүмүүс байдаг. Гэхдээ мэдээж арслан чинь хаяа жоохон залхуурна. Дээрээс нь fixed орд гэдэг утгаараа жоохон залхуурах гээд эсвэл бие тоох гээд хандлагатай биж магадгүй. Бас өөрчлөлтөд нэг ямар тийм дуртай биш шүү дээ. Тэ яг fixed орд гэдэг утгаараа ягаад гэвэл яг арслан чинь яг одоо eternal sunshine буюу яг мөнхийн нарны гэрэл гэдэг шиг мөнх ингээл одоо ингээд нарны гэрлийн ингээ байгаад мөнх яг олны төвд байгаад тэр бүх зүйлүүд нь хизэж ингээд одоо байхгүй болоосоо гэж хүсдэггүй. Яг угаасаа хүн бүр угаасаа тэхгүй л дээ. Гэхдээ арслангийн бодлохоор зэрэг яг тэрийг бас ингэж хүлээн зөвшөөрөхөд хэцүү гэдэг гэх юм уу. Яг ингээд мөнх яг өөрөө л ингээ нарны гэрэлт байх хэрэгтэй юм шиг гэсэн үг. За тэгэхээр одоо болохоор сул тал руу орцгоё. За сул тал нөх юм бол яг хэтэрхий хүмүүсийг удирдлагатай оруулах гээд
жоохон дарангуулах гээ жоохон ингээд боссорхох гээд байдаг хандлагатай. Босси гэдэг. Ерөнхийдөө босс baby л гэсэн үг шүү дээ. Чи хичээч энийг хичээч гэл те. Тэг ч юм уу нэг тиймэрдүү жоохон тийм зан гарах хандлага байдаг. Гэхдээ яг хөө зарим арчлангийн мандалтууд бол тэрийг айгу зөв тал руу өөрийгөө төлөвшүүлсэн бол ийм хандлага гарах нь байгаа л та. Тийм. Угаасаа ингээд бодоод үзэхээр нөгөө хүнийг удирдлагандаа оруулах, хүнийг удирдах гэдэг чинь яг ингээд амар хэцүү шттэ тий. Тэгвэл яг арчлангийн ордны хүмүүс яг ингээд хоёр хуваагдчихж байгаа гэсэн үг. Яг удирдлагандаа оруулж байгаа да. Хүнийг удирдах одоо явна гэдэг чи хэцүү ч гэсэн маш их чадвартай болвол яг тухайн хүндээ ч гэсэн яг ингээд inspiration одоо уран зориг өгөөд тэгээд ингээд ажилуулж чадчих юм бол амар сайн удирдахч болж байгаа шүү дээ. Тэгэхээр яг зарим Leo Rising хүмүүс тийм байж болно. Угаасаа байдаг. Тэнгүүд зарим хүмүүс нь болохоор зэрэг яг хүнийг удирдлагандаа оруулахын тулд өөрийнхөө хүч чадлыг хэтэрхийх ашиглаад тэгээд дарангуулдаг гэсэн үг. Одоо ингээд чи энийг хийхгүй бол би чамайг ингэ. Чи энийг ингэхгүй бол үр дагавар нь ийм болно. Manipulation. Гэдэг чинь blackmailing. Ер нь бол нэг тиймэрхүү зам бол гаргах боломжтой. Тэгэхээр яг сул талын хувьд хэлэхээр хүмүүс тэгээд би тийм биш, би юм биш гэд ингээд тэгдэг. Тэгэхээр угаасаа энэ ч нөгөө нэг сул тал гэдэг чинь зарим хүмүүс байгаа, зарим хүмүүс байхгүй. Тэрийг бас зөвөр ойлгож үзэх хэрэгтэй. Ингээд танд ч гэсэн яг ингээд сая хийсэн зарим сайн шин чанар ингээд байхгүй байсан бол зарим сул тал нь бас байхгүй байж болно л гэсэн үг. Тэгтээ яг нэг төрсний хэсэгтэн дээр бас ямар холбоос үүсэж чинь тэрнээ шалтгаалаад сайн муу чанар нь илэрч гарч болдог шүү. Тэгээд одоо жишээлбэл Leo Rising ч гэсэн одоо сар биш үү те. Сар нь Rising-тэй conjunction үүсгэж юм бол буюу зэрэгцээ холбоос үүсгэж юм бол тухайн хүн чинь шал үйл болно гэсэн үг шүү дээ те. Ер нь бол маш их emotional болж ирнэ. Яг арслангийн ордныхоо нэг амар тэгж нөгөө нэг emotional нэг амар бол биш. Тэгтээ сартай холбогдохороо тухайн хүн чинь emotional болоод ирж байгаа гэсэн үг. Тэгэхээр тэрийг бас харж иж харах нь зөвөө. Мандалтын ерөнхий шинжил ярьж байгаа шүү дээ. За тэгээд дээрэс нь бас өөрийгөө хит шүтэх хандлага илэрч магадгүй. За тэгээд мэдээж бардам зам буюу те хуваа хичээсэн байдал зэрэг илэрч болдог. Narcissistic. Тийм, narcissistic гэдэг юм л жоохон тийм toxic зан чанар дээр шүү дээ те. Би төвтэй үзэл өөрийгөө бодоход хүрдэг гэдэг шиг тийм юм төрөж болцгоё. Гэхдээ би ингээд нэг юм уншиж ирсэн заяа. Тэгэхээр тэр нь болохоор зэрэг нарциссист хүмүүс яг үндэ өөртөө маш их юм итгэлгүй байдаг. Тэгээд тийм болохоор өөртөө итгэлгүй болохоор өөрийнхөө тэр итгэлгүй байгаагаа бусдад ингээд нөгөө нэг гоёор ингээд харуулах гэж худлаа ингээд маск зүүдэг гэсэн үг тий. Би ингээд ийм амар гоё. Тийм болохоор та нар ингээд намайг шүт би угсаа ингэж байгаа гэд ингээд өөрийгөө тэгэн тэнгүүд бас яг үндэ тийм биш амар өөртөө итгэлгүй тийм байдаг гэсэн. За тэр ч яг. За тэгээд яг Leo Rising хүмүүс хин нэг нь ингээд чиний ийм зүйл чинь болохгүй байдэн штэ. Чиний энэ зүйл чинь ингээд сул тал чинь болдсон штэ. Ингээд засаараа ингээрээ гэх юм бол ерөөдөө маш их юм тэр хүнд нэлээд дургу болно гэсэн үг. Тэр одоо Leo Rising хүмүүс. Тий, тэгэхээр нэг талаараа бас жоохон шүүмжил хүлээж авах таар болчихж байгаа тий. Дандаа л ингээд нөгөө магтуулна тий сайн зүйл авна гэж боддог бол сөрөг юм ингээд хүлээж авах жоохон таар болчихдог. Тэнгүүд Leo Rising тэнгүүд Virgo moonтэй байх юм бол шүүмжил ерөөдөө нэлээд сайн авч чадна л гэсэн үг шүү дээ. Ер нь бол за окей. Тэгээд бас яг өөрийг нь ингээд чи хитрхи ингээд захирангуу одоо бардам хувь хичээсэн ингээд одоо яг саяны хийсэн үгнүүд шүү дээ. Тэднийг хэлэх юм бол ерөөдөө нэлээд дургу болно. Нөгөө хүнд нь энэ одоо хэн байж хэн болчоод миний тухай ингэж ирээд байгаа. Чи яг нөгөө хин юм бэ чи. Яг тийм ээ. Яг заавал. Яг тийм надад шууд. Тэг ерөөдөө яг нэг дүүрх болно гэсэн. Зүгээр л яг юм бэ гэж шууд. Гэхдээ яг Leo Rising хүмүүс хөрхөн л дөө. Гэхдээ ер нь бол яг ингээд муу талыг хэлжүүл яг саран туяагийн юм бэ. Гэсэн.
За тэгээд бас ингээд хитрхих эрх мэдэл, эрх ям, тансаг байдал зэрэгт ингээд умбах дуртай. Тэгээд тэрэндээ сайхан хэлсэн шиг eternal sunshine буюу мөнх үрд мөнх тэндээ байхыг хүсдэг. Гарахыг хүсдэг. Ер нь бол нэг тиймэрхүү. Тэгээд маш их юм үрлэгэн угаасаа нөгөө тансаг зүйлс дуртай болохоор, эрх мэдэл дуртай болохоор тансаг зүйл маш их худалдаа авдаг. Үнэтэй зүйл маш их худалдаа авдаг. Тэгээд тэрнээсээ болоод бас яг мөнгөний одоо мөнгө санхүүгийн байдал нь бас жоохон дороотдаг гэх юм уу? Нэг тиймэрхүү. За тэгээ парт 2 дээр илүү дэлгэрэнгүүлж ярина. За тэгэхээр жоохон гадаад төрх талаас нь тий ярих юм бол ер нь бол маш өөртөө ихтэй зөв алхдаг гэх юм уу? Тэг мөн их хүчлээ айгу хурд алхдаг тийм хүмүүс байдаг. Тэгэхэд ер нь бол хөвшин басан ч гэсэн яг нарны энерги гэдэг шиг өөрийн эрт хүчтэй байдлаа ер нь бол алддаг. Гэтэ миний бодлоор бол ашлагын мандалтай хүмүүс амар сайн нарнаас энерги авч ажиллах хэрэгтэй хаа гэж би бодож байна. Мандалт юм чинь тий. Тэгээд дээрэс нь шүн маш сайн унтаж амрах хэрэгтэй. Тэгээд аль болох өглөө эрт нар мандах үед сайхан босоод орой нар жарах үед ингэ ажиллаад басгаад тэрнээсээ амардаг ч юм уу. Яг тийм хөвшилтэй олчвол нарны энергийг айгу сайн ашиглаад өөртөө бас сайн байх гэж бодож байна. Тийм. Гэхдээ ер нь ингээд бодоод үзэхээр Leo Rising чинь нэлээд дэжгүй азтай одоо Rising байх боломжтой л юм шиг байгаа штэ. Яагаад гэвэл бас яг ерөнхий эрүүл мэндийн амар сайтай. Rising гэдэг чинь яг тухайн хүний төрсэн одоо математик эзэг штэ тий. Тэр нь ингээд одоо нараар удирдуулдаг ганц орд дээр байхаар тэр чинь одоо тэртээ тэргүй одоо гоё байхгүй байх юм. Яг аргагүй штэ тий. Ер нь бол тийм тэгэхээр бас Leo Rising хүмүүс нэлээд хөрхөн азтай. Яг гоо энэ талаараа азтай. Тэгээд бас яг өөртөө бас азтай. Leo Rising хүмүүс бас өөртөө азтай байдаг. За тэгээд одоо юу гэх юм? Хатуу ус гэх юм уу? Яг шир устэй. Ус нь юм жоохон хөвсгөр гэхдээ жоохон ширүүн. Тийм устэй. Тэгээд өргөн мөртэй. Тэгээд дээд одоо биеийн дээд хэсэг нь илүү одоо өргөн байдаг гэсэн. Нөгөө gym guys гэдэг шүү дээ. Яг ингээд хөлн нэгөө ингээд тааз мэс нэг нэрх мөршлэг дээд ингээд чэйжэн би хэсэг амар байх ингээд юм. Арслан гэл бодолтой тийм ингээд толгой хэсэг нь амар ингээд хүстэй сүрлэг байдаг шүү дээ. Тийм мөрдөл гэсэн. Тэгээ ерөөд бол жоохон брендийн хувцас гоёл чимэглэл зэрэг үнэтэй чамин тан одоо чамин тийм тансаг зүйлс хэрэгэлдэг. Зүгдэг. Эмэгтэйчүүд нь жоохон амар тийм халуухан юм өмсөх дуртай ч юм уу тийм. Тиймэртэй жаадаг. Гэхдээ ерөөдөө арслангаа орны хүмүүс нэлээд юм улаан юм өмсөх амар дуртай байдаг юм шиг надад санагдсан шүү дээ. Эсвэл бас нэг алтлаг гэх юм уу? Тий, алтлаг тийм шаргал, шар улаан тийм юм дуртай. Тэнгүүдээ бас шар ингээ хувцс ч юм уу те. Тэгээд бас шар тийм алтлаг тийм гинжиж болно, одоо сагчж болно зүгдэг ч юм уу те. Тийм байдаг юм шиг надад ажиглагдсан. Үсээ шараар боддог ч юм уу те. Яг зүгээр арслан боллоо. Нэг хүмүүс зүгээр арслан болчихё. Йоо, тэгээ сүгэлтэй. За, тэр чи яах вэ? Тэгээ ерөнхийдөө яг чинээлэг нэх биш вэж болгоч гэсэн амар чинээлэг харагдуулдаг. Тиймэрхүү хувцас юмсах дуртай. Гэм үү? Тийм. Ер нь бол нэлээд тийм royalty шиг байдаг л гэсэн үг шүү дээ. Тийм. Роял хүмүүс шиг харагддаг. Сэхэт хүмүүс ч тийм. Чинээлэг тийм хүмүүс шиг л харагддаг байх боломж та. За ингээд Leo Rising маань сонссон бүх хүмүүстээ маш их баярлалаа. Арслангийн орны мандалтны part 1 энэ хүрээ дуусч байна. Тэгээд part 2 яг удахгүй бас орчин. Тэгэхээр part 2-оо маш сайн сонсороо гэж гуйх байна, гэх юм уу зөвлөх байна. Тэгээд шинэ он гарч ийн, шинэ жил одоо ирлээ. Шинэ жил ирлээ. Шинэ он гарлаа гэд. Тэгэхээр яг цоо шинэ одоо шинэ жил одоо эхэлж ийн. Тэгэхээр 365 хоног. За яг одооноос хасагдгаар бас 360, 359, 358 гэд явчихлаа хальтаа. Гэхдээ энэ өдрүүдэд цоо шинэ боломжууд байгаа болохоор яг өдөр бүхнийг бас ингээд хайрлаарай. Өдөр бүхэн Leo Rising шиг яваарай. Яар тэгэж. Гэхдээ ер нь л нэг тиймэрхүү өдөр болгон өөртөө итгэлтэй Leo Rising шиг сайхан байгаарай гэж хүсэж байна. Тэгээ Leo Rising-гууд маань гоё эрэг
Тэ бусдад гоё халуун дулаан юм түгээж явдаг, хөгжөөж чаддаг гоё хүмүүс шүү гэж хэлье. За тэгээд дээрэс нь 1 сарын 11-нд манай подкастын 1 жилийн болж байгаа. Тэгээд энэ өдөр бит хоёр ерөнхийдөө амар спешиал ганц 2 3 дугаар гаргая гэж ирсэн байгаа. Тэр нь болохоор нэг астрологтой холбоотой ч юм уу, холбоогүй ч юм уу. Тэгээд гол нэг асуултууд авж байгаа. Question and answer Q&A хийх гээд асуулт хариултын болон гэдэг дугаар хийх гээд тэгээд тэрэнд та бүхнээс асуулт сэтгэгдэл юу гэдэг нь тиймэрхүү юмнууд авж байгаа. За тэрийг болохоор NGL линкээр авж байгаа шүү. Тэгээд description хэсэгт харуулчихна. Тийшээ та бүхэн 1 сарын 9 хүртэл юмнуудаа бичээд явуулаарэ. Тэгээд бит хоёр тэнд хариулах болно. Яг зүгээр яг ер нь бол юу ч хамаагүй бичээрэй. Гэхдээ яг би яг XSS алчлаа гэдэг нэг тиймэрхүү юм яг бичвэл болно. Бид хоёр хөөрхөн зөвлөгөө өгч болж чадна. Гэхдээ астрологийн талаас юм асуух байвал илүү зүгээр баха гэж бодож байна. За тэгээд энэ хүртэл сонссон бүх хүмүүстээ баярлалаа. Тэгээд 2025 оны мэд хүргэе дахиад. Нэг амар нэг cheerleaders байгаад ахи. За уучлаарай. Тэгээд 2025 онд дээрээ сайхан байцгаая гэж одоо хэлье. Тэгээд бас нэрээ 2000 гуулаа болцсон байлээ. Тийштэй нэрээ. Оноос өмнө 2000 хүрээж одоо амар баярлалаа. Тийм нэрээ 2000 хүн subscribe дарсан байсан. Тэгээ бүх хүмүүстээ маш их баярлалаа. Тэгээд шууд ер нь бол гэрлийн урдаар 2200 болцсон байлээ. Тэгээд амар их баярлж байгаа. Тэгээд тэр бүх хүмүүстээ маш их баярлалаа гэж хэлье. Тэгээд энэ ондоо бүгдээрээ ядаж 5000 болохын төлөө. Яа. Тийм зорилт тавьцгаая хэдүүлээ. Хэдүүлээ юу. За тэгээ like, share, subscribe. Like, share, subscribe. Comment бичээрэй. Comment үлдээгээрэй. За амар их юм яриад энэ. За баяр таа.